Шууд та сайн байна. Хайд зэрэг хэлэх юм байна. Сайн байна. Хасаа. Нэг аюурай. Сайн байна. За сайн байцгаана уу залуусаа, та нартайгаа анхны подкастаар болж байгаад үнэхээр их баяртай байна. За миний хажуудын нэг царай мөдө залуу суугаад ингээд би нэг подкаст хийх гэсэн чинь цоки гэсэн хажууд суугаад одоо цоки гэж. За битүүрийн анхны подкастын сэдвийн үлээ. Тэгээ амтцсан ба царай мөдө. За хэлчихлээ. За битүүрийн өнөөдрийн сэдв юу вэ гэхлээр яг хоёр юм дээр яг тулгуурлаж ярих гэж байгаа тийм. Тэгээд эхнийхт нь бол яг битүүрийн Герман улсд ирээд яг юу сонирхол татсан, юу тийм гоё байсан те. Тиймэрхүү талаар одоо ингээд эхнийхээ нэг тийм хөвгтэй явдлууд ч юм уу тэрнээсээ яриа гэж бодсон. Тийм хөтлөөс явдлаас одоо ингээд яриа гэж бодож байна. За хоёрт нь болохоор тэгээд яг энэ Герман улсд одоо ингээд ирэх гэж байгаа хүмүүс, зорих гэж байгаа хүмүүс эсвэл одоо яг аяллаар одоо ингээд энд хэд хоног өнгөрөх гэж байгаа хүмүүст одоо ингээд хийх тийм хэдэн одоо зөвлөмжүүдийг яг хэлэх гэж байна те. Бид хоёр анх бас эдрийг ерөөсөө мэдхгүй ирээд тэгээд жоохон тийм харамсалтай ч юм уу те, жоохон хэцүү санагдчихсан. Мэдчихсэн боллоо дээр хасан байх байсан да гэдэг ч юм уу те. Тэгээд яг өөрсдөө яг ингээд бич тэмдэглэсэн хэдхэн зүйлсээ та бүхэнд хэлэх болноо. За тэгээд өнөөдрийнхөө одоо юу сэдв рүү тий. Тэгээ бас тэрээс нийлэх нэг юм гэх юм бол одоо яг битүүрийн одоо ингээд сэдв дугаарууд бол ингээд яг ингээд Герман гэдэг энэ сэдвт бол ингээд баригдахгүй шүү тий. Яг нь Ингээд дугаар болгон дээр одоо ингээд яг сонирхолтой юм юу вэ те, одоо ингээд дэлхийн ертөнцийн юу болж байна те. Тийм та бүхэн авсан бас дээр яриа шүү дээ. Комент хэсэгт үлдээж болно те. За энэ талаар яриач ээ. Тэ ийм юм мэдэх гэсэн юм аа гэх те. Бид хоёр л ингээд ярих болноо. За сэдвэр гарыг. Тэ. Тийм. За тэгээд өнөөдрийн одоо юу бол сэдвийн одоо хамгийн ихний асуулт одоо хайрс асууя. Яг Германд одоо ингээд яг онгоцнохоо цонхоор хараад ч юм уу те. Эсвэл ингээд онгоцноосоо буугаад ингээд Германы одоо ингээд онгоцны буудлын дээр алхаад яг ямар сэтгэл төрчихсөн. Хамгийн анх. Ja, gute Frage. Сүртэй наац. За анхны сэтгэл бол зүгээр тасархаасан. Яагаад вэ гэхээр би нөгөө нэг Монголоос ирэхдээ ямар нэг юугүй байсан. Ямар нэг төсөөлөхгүй. Яагаад гэвэл шүү дээ. Би зүгээр за энэ хотод очих юм бэ гингүүтлээ. Хотынхон тэр юу Google гэж л Герман гэх төсөөлөл байхгүйсэн. Хайртанлаа зүгээр Герман гүчээд. Үгүй. Тийм төсөөлөөс. Мэдээж гитлэр одоо тий. Тийм одоо төсөөл мэдээж байлгүй л яах вэ. Гэхдээ яг сонирхож тэнгууд бас дээрээс нь зүгээр л нэг тийм амар машинууд л төсөөлөж. За би бол тэгж амар бод. Яагаад гэвэл тухайн үед би амар юм. За явна гэдэг бүх юм ингээд юма бэлдэн ингээд жоохон тийм депресстэй, жоохон тийм хэцүү үе байсан болохоор юун тэр одоо imagination те юун тэр Германы талаар ямар атаагаад би энд нач тийм ерөөсөй байгаагүй. За энэ хотод очих юм бэ? Кёлн гэдэг хотод очих юм бэ? Ямар хот ингээл Google-д тарсан. Тэр сүмнээсэн, тэр гүүрнээсэн. Вау, за би энэ очих юм байна гэж бодоод тэгэл онгоцондоос угаал ингээл ирсэн. Тэгээд ирсэн чинь юу цанхаар ингээд 9 цагийн үед ингээд өглөөний ингээд амар гой нартай өдөрсөн ингээд харсан чи зүгээр л вау. Зөв юу вэ гэсэн тэр бол барилга байшин байгаагүй, өндөр барилга тийм юм байгаагүй. Юу байсан бэ гэхээр мод. Зүгээр битүү ногоо модон донд амьдардаг. Тэгээ тэр нь бол надад амар гой санагдчихсан. Хөө энэ хүмүүс чи юу вэ? Ямар их мод тарьсан. Яаж ингэж гоё те. Зүгээр л модон донд амьдардаг. Маргааш өглөө нь Герман цэрэн юуны дугаарсан юм, шоуны дугаар сэрж явах жишээний тэгээ ийм гоё ийм сэтгэл бол төрж исэн. За тэгээд ийм болохоор нөгөө нэг бүх юм ингээ гоо жинтан тэгээд ийм тайван ямар ч ийм стресс байхгүй. Зөв тийм гоё санагдчихсан. Миний надад бол яг Google-тэй дор авчихсан санагдсан. Тарзан тэр яг зүрэг тийм яг үнэхээр ингээд модон дунд ингээ те. Ингээд үнэхээр тэгж юу ч хараагүй л те яг одоо ингээл те. Кинон дээрээс бол ингээл хардаг шүү дээ. Одоо ингээд Европын улс, Америкийн улс ингээл аймаг гой барилгатай амар гой улсууд байт юм байна. Тэг яг үндэл Америкийн кинонод бол төсөөлсөн. Америкийн кинонод бол төсөөлсөн те ингээл гидэлтэй гой тий. Үгүй шүү. Тийм ингээ үгүй шүү юм лээ. Аймаг гой тийм их модтай. Тэгээ ингээ дээр үед ингээ баригдсан одоо ингээ байшингууд нь одоо хүртэл байдаг те. Яг нь.
Одоо жишээлбэл 200 300 бүр за баг 700 800 жилийн өмнө баригдсан ч байшингууд одоо ингэ байдаг. Байдаг юм лээ тий. Тийм. Тэгээд тэр одоо юм айгуугаа таалагдсан те. Тэгэхээр миний хувьд бол тийм өндөр байдлахгүйсэн болохоор жоохон тийм жоохон яг нэг талаараа бол ингэ таалагдсан айгуугаа тийм энэ ч юм бол тэгээд цэвэр агаартай те ингэ гоё ингэ эрүүл мэнд талтай ингэ айгуу гоё. Нөгөө талаараа ингэ жоохон тийм уйдгартайсах. Ингээ модтой тэгэл ингээл хоёр давхар байшингуудтай тий. Харин бол зүгээр ингээл амар өндөр ингээл баг тэнгэр ингээд үүлнээс дээгүр өндөр байдаг байшингууд тий. Тэгэл зүгээр ингээл хоёулаа зүр юу судлаагүй байж үзээдэг тий. Түүд сонг шилэн тийм одоо гоё байшингууд байдаг шүү дээ. Юу вэ тий юу ч аа. Тэгэл одоо баг зүгээр ингээл машин баг агаар дээгүр нисээл ингээл энэ За. Тийм л байсан та. За тэгвэл дараагийнхаа орохоор. Тэгээ өөр гоё санагч юм юу байлаа? За тэгвэл хамгийн ихний одоо тийм за ингээд юунд ярьчлаа тий Германд ярьчлаа. Дараагийн шат нь мэдээж хэлээ сайжруулах хэлний курс руу явсан маа. За миний хайр нэрч юм уу? За тэг. За хэлний курс бол мэдээж бас нэг хамгийн гоё санагдсан гэх юм. Миний анхны курс хамгийн гоё нас. Яагаад гэхээр А2-ын төвшөнтэй. За А2 дөнгөж А2-т орж байгаа тий. Би чи Монголд А1-ийг хичээл ирсэн. А1 гэдэг нь одоо зөвхөн өөрийгөө танилцуулах хэмжээний л мэдлэгтэй болчиход иржсэн. Тэгээд энд ирсэн чинь ингээ гадны ингээд айгүй олон улсын юм оюутнуудтай ингээд нэг ангид ороод тэгээд ерөөсөө хоорондоо ойлголцохгүй ингээ германд нэг сайн мэдгүй байгаа мөртөөсөө л би бинтийг одоо барыг ингээ харцаараа ойлгох хэмжээний тий. Ингээ би бинтийг айгүй тийм гоё найрсаг. Тэгээд ийм гоё коллективтэй ингээл амар гоё ангиасан. Тэгэл яг тэр үед нөгөө нэг хөлбөмбөгийн дэлхийн аврагтай байх жишээний тий. Тэгээд манай ангийн Франц охин бөөнөр ингээл очиж ингээл дэмжигээл тэгэл Франц нэг дэлхийн авраг болж байгаа жишээний ийм гоё дурсамжтай тийм гоё зуны тийм нэг курс явж исэн. Тийм тэгээд герман хэлний хувьд бол мэдээж ингээ герман багш ингээ шууд ороод германаар ингээ бид нартай ингээ яриад ингэж байгаа болохоор орчинд нь хүн чинь хэл сурж байгаа болохоор ингээ супер те бүр супер хурдан байгаа юм чинь. Би ч өмнө нь ингээл англи хэл сурах гэж Монголдоо ингээл нухаалаа хэдэн үг ингээд чэйжлэлэн. Тэгэл яг Монголд бол ингээл англи хэл ингээл жил бол хэрэгцсэн ингээл яг одоо цаг. Зүрийг яг одоогоор л амьдрал. Тэр нэг хэдэн дөрмөн ингээ бүр ингээд тэр нь зүрийг ингээл үзэл 9 сард ихэж үзэж эхлүүлээ. Яг толгоонд орж ирээлээ юм 6 сар гэл амар болол 9 сар гэдээ баг дахиад мартагдчихдаг штэ. Тийм, ерөөс ашиглахгүй юм чинь угаасаа тий. Тэгээд орчинд нь хэл сурах бол хамгийн даваа талтай гоё юм байлээ гэдгийг бол мэдэрсэн. Тийм. Яг саний хэл багш гэдэг дээр яг герман багш орсон юм чи хамгийн анх л тий. Тийм, герман багш байсан. Харин хувьд яг арай өөр. Яг бас тэгэл яг герман тийм шар толгойтой ч юм уу яг нэг тийм Европ царайтай тийм багш нар орж ирэх юм болов уу гэж бодсон л тоо. Гэтэл яг нэг энд одоо ингээд удаан амьдэрсэн ингээд хэлийн сурцсан ингээд тийм мэрэгжилтэй тийм одоо муслим тийм багш орж ирсэн байхгүй муслим эмэгтэй. Мароккогоос ирсэн тийм эмэгтэй багш орж ирсэн. Тэгэл гадаад хүн ингээд герман хэл заана гэхэр нэг тийм сонир санагдчихсан. Хөөх гэнэ. Тийм хөөх гайхах юм байна. Хөөх герман дэд одоо тэр чинь төгс эзэмссэн байгаа гэсэн үг шүү дээ тэр чинь тий. Би сонсч ирсэн бүр ингээд C2 төвчний сертификатыг авсан герман хэл заах төвшөнд орсон байдаг. Тийм. Тэгэхээр ч одоо C2 гэдэг чинь бүр амар шүү дээ тий. Юу хийж байгаа тий. Тэгэл ингээл явахад амар гоё ингээл тийм юмыг амар гоё тайлбарлаж өгдөг нэг тийм гоё багш байсан байна. Тэгээд тэр хүнээс одоо ингээд өөр улсын тэр хүнээс герман хэлийг бол амар гоё сурч авсан. B1-ийн төвшин хүртэл амар сурч аваа. Тэгээд шалгалтаа бол үнэхээр амар өгсөн. Тэгээд яг ингэж өөр реклам хийсэн. За тийм тэгэл ерөөдөө тэгэл хэлээ сурчдаг юм байна л ч тийм. Цаашаа ингээл нэг ангитаа ороод ингээл тэгэл найзуудтайгаа ингээл танилцаал тийм. Шинэ найзууд болол ингээл зовлон нэгтэй байхад тэгэл бид нар ч бас ойлгохгүй байгаа, би ч бас ойлгохгүй байгаа. Тэгэл ингээл нэг нэгнийхээ ингээд шархыг нөхөөл явцдаг шүү дээ тийм. Тэгэл арцсан болно дөө. Тэгэл энд ирсэн байгаа. Тэгэл угаасаа хэл бол тэгэл гайгүй. Та нар өөрсдөө жоохон хичээгээл өгөхөд тийм. Яг тэгэл окей. үгүй юм аа жоохон тавтаал ингээл яхад окей. Тийм тэгээ бас энэ дээр ирээд өөр гой санагдсан зүйл байна уу? Яг ингээд Монголд маань бас ийм юм байсан болж гэдэг юм уу? Яг тиймэрхүү юм. Тийм надад хамгийн гой санагдсан юм юу вэ гэхээр нөгөө нэг гал тэрэг бас энэ босснуудын нөгөө юунууд цагийн хуваарууд аюу гой таалагдсан. За яг тэдэн цаг тэдэн минутанд энэ дамрын автобус ингэж ирэх юм нэг бүх юм тодорхой. Тэгээд ингээд бан хоцорсон ч гэсэн одоо автобус хоцорсон ч гэсэн за ойролцоогоо 5 минут эсвэл бүр 15 минутаар хоцрох юм байна гэдгийг ингээд мэдээлэлээр дээр урсдаг зараад явж байдаг тийм. Яагаад хоцорсон бэ гэдгийг нь сальт хэлдэг тийм.
Тэгээ заримдаа бол ингээд одоо юу гэдэг юм одоо жоох ингээд эвдрэл гимтэл гарах эсвэл заримдаа ингээд зам дээр нь мод дуунах юм уу те. Яг үнэ. Тийм шалтгаанаас бол ингээд жоохон хоцордог. Тийм байлээ. Тийм тэгээд яг юуны талаар яг анх ингээд одоо ингээд энэ үннийхэн талаар яг юуж бодож байна. Яг үнэ. Наад бааны энэ тасалбарын хүн надад бол амар үнэтэй санагдчихсан. Юу гэж байгаа зүгээр одоо хурдны галт хэрэг биш те зөөр ингээд юугаар явдаг одоо годамж дондор явдаг баануудын одоо нэг гэн буудал явах нь Монголоор 10,000. Тийм 10,000-тай ойролцоо одоо чинь тийм 3 евро буюу 10,000 төгрөг болчихж байгаа байхгүй. Тэгээ би бүр гайхаад хөө юу вэ энэ зүгээрстэй амар үнэтэй байна. Тэгээ энд дöдэг хүмүүс тоороо дандаа юм нэг сарын тик гэдэг юм эсвэл бүр жилээр нь ингээд авчдаг те. Тэгээ ингээд карт аваад тэр нь мэдээж бас амар үнэтэй сарын хэдлээ. Сарын одоо 100 хэдтэй лөө. сарын 110 евро бараг ойролцоо. Тэр нь гэтээ бүх нөгөө нэг тэр хэрэгслээ ашиглаж болдог тий. Гэхдээ хамгийн хурдан одоо хурдан галт хэргийг хэрэгжилж болохгүй. Тэгээ бусдын үл хэрэгжилж болдог. Тийм байдаг. Гэхдээ тэгээд авчдаг. Тэгээ тийм амар үнэтэй тий. Үнэтэй тийм. Гэхдээ яг нэг яг эдний яг амьдралын яг юунд бол энэ яг зүгээр л гайгүй юм. Ягаад гэвэл эднэр чинь бараг доотлон 3,000 евроны цалин авч байгаа тий. Тэгэл ингэ авчиж байгаа. Тэгэхэд бол ингэ нэг удаа ингэ явахад эднэрт бол зүгээр. Биднэрт бол ингээд зүгээр ингээд Монголоос ирж байгаа ингээд ийм хүмүүст бол ингээд тэр бол амар үнэтэй санагдаж байгаа юм л. Тэгээ уусаа Монголтойгоо л харьцуулж байдаг ч тий. Би чи Монголд 500 төгрөгөөр ингээд автобусанд суудаг байтал энд 10,000 төгрөгөөр суудаг гэхэр суун тэр нэгэн бодол явна гэ. Нэгэн бодол чинь тий. Тэгэл тэгжснээс зүгээр ингээд 10,000 германдаа ингээд алхаа нагаа шинэ. Нэр олгохгүй ч тий бүр. Тэгээд тэр Монголд ч угаасаа нэг 500 төгрөг төлцөн л бол эцсийн бодол хүртэл явдаг шүү дээ тий. Тийм баг чинь арай. За тийм байдаг тий. Тийм байдаг шүү. Тэгээд бас нэг тэгээ юугүүдээ одоо энэ тиктүүдээ тий дандаа ингэ зоосон мөнгөөр худалдаж авдаг шүү бас нэрээ тий. Энийг ингээ яг энийг ярьсан дээр ингээ нэмээ хэлчихье. Тий. Энд айгуу тийм нэгэнт мөнгө гэсэн дээр тий бас айгуу тийм бэлэн мөнгө их ашигладаг. Бэлэн мөнгө ашигладаг тийм карт гэдэг үү тий. Картаас ер нь л айгуу зайлшгүй. Би бас айгуу гайхажсан. Монголч бол мобайлт чи гэдэг карт дансаа өгчих тий. Явуулчих. Энд тийм байдгүй. Байхгүй тий. Айгуу дандаа бэлэн мөнгөөр явдаг. Тий. Тийм байдаг. За тэгээд одоо хажуу дараагийнхаа нэг юм энд ирээд нөгөө ангийнхантайгаа ингээд олон улсын оюутнуудтай ингээд цог ингээд юм яриа штэ тий. Тэнгүүд ингээд айгүй олон одоо жишээ нь Италиас, Бразилаас ингээд ирсэн хүмүүс маш нээлттэй. Тэгээ ингээд танихгүй ажилттай хүү за юу байна? Аль өнөөдөр орой гарах уу? Юу ийх үү? Хэдүүлээ ингээл да юм тоглоо ингээд тгий гэдэг. Гэх жишээний тэгтэл тэр хүмүүсээс ингээд сонсоод ахнаа таад одоо герман хүмүүс жоохон юм хүндээ тий жоохон юм кайлд жоохон хүүтэн санагддаг уу гэж ингээд айгүй асуудаг байхгүй юу. Тэгээд би ингээд герман найз олох гэхээр айгүй хэцүү юм аа тий герман хүмүүстэй ингээд нөхөрлөөд уулын герман хэлээ сайжруулж марах юм. Даан бид нар ингээд тийм нээлттэй одоо тийм биш юм гэсэн юм надад сонсогдчихсэн байхгүй юу. Тэгээд би тухайн үед гайхаад нэрээ бас тийм бах та уулын гайвал одоо манай герман багш герман багшаараа төсөлж байгаа юм чинь манай багш чинь тийм биш шүү дээ. Айгүй гой хүн байдаг шүү дээ. Ямар сони ингээд тэгтэл тэр хүмүүс яг юугаа тийм хүүтэн тийм кайлт гэж хэлээд байгаа юм бэ гэхээр зүгээр одоо жишээ нь германчууд юм small talk тий юм жижиг юм яриа энэ ерөөсө дургу танихгүй хүмүүстэй бол ерөөсө бараг дуурдаггүй. Тий одоо энэ ялгаа авахгүй тий бидний одоо ингээд юуны ялгаа гэх юм бол одоо ингээд бараг одоо энэ тэр хотод амьдарч байгаа хүмүүс бараг нэг таньдаг тий танах сайн уу танах хүүхд сайн уу энэ үү сайн уу тэрс том болж гэнэ яаж хийж гин тэгэл тэгж ярьдаг энд бол бараг тэгдэг халло тийм Монгол хүмүүстэй жоохон төстэй санагдсан ш надаа. Монгол хүмүүс чинь бас нэг тийм танихгүй хүмүүстэй хаамаагүй ингээд яагаад тийм аим нээлттэй хүмүүс биш үү те. Тэгээ бүр таньдаг хүмүүстэйгээ л одоо ингээд яг ингээ гоё яадаг те ярьдаг одоо яриа өрнүүлдэг те. Тэгтэл одоо Японд би нэг юу үзчихсэн чи YouTube-ийн нэг шинээд үзчихсэн чи Японд зүгээр ингээд автоос хүлээж байгаа хүмүүс хоорондоо юу танихгүй мөртлөө үгүй сайн уу чи өнөөдөр юу хийсэн мэсэн ингээд ярьсан гэж байгаа байхгүй. Тэр нь бол бас бидэрт одоо миний хувьд бол бас жоохон юу санагдана. Ямар танихгүй тэгээд шууд ингээд улс болгоны тийм юуны соёлын ялгаалаа байхгүй тий. Тэгээ тийм болохоор хүмүүс энэ герман хүмүүсийг тэгж хэлээд идэм байлээ. Монголчуудын миний одоо чинь миний хувьд бол энэ бол зүгээр фолих нормал тий зүгээр ямар ч асуудал байхгүй. Би бол хүмүүсийг тийм кайлд тийм одоо хүүтэн тийм хүмүүс гэж бол нэг хэлмээргүй санагдаад. Тийм яг ерөнхийдөө бол яг ингээ яриад тийм жижиг юм ярьдаг ч гэсэн яг үнэхээр ингээ ярих юм бол айгүй тийм нөхөрсөв. Тийм тусч хүмүүс. Тийм тэнгуүтээ айгүй тийм одоо яг шууд хэлдэг. Тийм яг үнэ. Тийм. Одоо ингээ яг ямар нэг юм дээр ингээ надад алдаа байх юм бол чи нэрийн дэн дээр тийм алдаа тийм байлаа шүү. Тэгэхээр ингээ
гэж ойлж. Тэгэхээр тойруулахгүйгээр. тийм тойруулахаар шуулдаг. Ингээл нэг тийм шууд л хэлдэг. Тийм айгуу директ хүмүүс гэж хэлдэг Тийм. те. Тэр нь Тийм, бол тийм. айгуу тийм гоё. Цаг хэмс хүний нэг бодлын цаг хэмсэн хэмнэсэн. тэгээд Хүнийг тийм бараг шахав хүндэлж ийн л гэсэн үг тэр хэд одоо. тийм надад бас айгуу гоё санагдчихсан тэр нь анх. Шууд ингээл хэлждэг цаг алдахгүй ингээл за тийм хүмүүсийн хувьд бол яг тийм гоё. Тийм тэгээд бас нэг ингээд саяны хүндэлдэг гэдэг юм ярьсан дээрээс нэг герман хэл гэдэг чинь бас нэг амар гоё тийм те. Ингээд хүнийг амар тийм гоё хүндэлдэг тийм хэл юм шиг санагдсан надад л. Тэгэхээр бүх улсад л байдаг байх л та. Гэхдээ яг тийм дүрм дээрээ хүртэл яг тийм бүр ингээд хүндэтгэлийн хэлбэрийн дүрм мөрөн гэж байдаг. Яг үнэ. Танихгүй хүмүүстэй харьцахтаа энэ одоо та ингээд өгнөөч гэдэг юм бүр амар гоё ингээд хөнгөчүүлж одоо ингээд тийм монгол хэлтэй төстэй тий. Тийм. Одоо бид нар хүн Баялаг. хэлээд та гэж ярьдаг шиг яг тэрнтэй адилхан та гэдэг. Ерөөсөө танихгүй хүнд бол эзээ чи гэж шууд харьцдаг. Тийм таныг чи гэж хэлж болох уу гэж асуудаг тий. Тэгж асууж агаад тэгээд танихгүй хүнтэй бол дандаа та гэж хүндэтгэлийн хэлбэр харьцдаг. Тэр нь надад аюу гой таалагдсан. Яг монгол хэл шиг юм байна. Тийм монгол хэл шиг аюу гой тийм юу гэдэг лээ. Их баялаг их баялаг тийм. Тийм байна. За тэгээд бас дээрэс нь одоо ингээ германд одоо ингээ анх ирэхэд байр ажил тэр яг ямар байдаг гэдгийг одоо л ярьж өгдөх үү. За тэгээ яа. За. За тэгээ германд ажил олно гэдэг бол амар хэцүү асуудал те. Яагаад гэм бол германчууд бүх юмыг тийм одоо цаасан дээр байлгахыг хүсдэг. Гэрээн дээр те. Үнэхээр тэгээ гэрээнд хийхийн тулд чамд ихний хувьд бол одоо ингээд хил амар сайн байх хэрэгтэй. Тийм. Бараг чи угаагч хийхийн тулд бараг амар хилтэй байх хэрэгтэй. Яг үнэ. Тэгээд ингээд материал бүгд байх хэрэгтэй. Тэгжиж одоо ингээд гоё ажилд ордог ингээд юу яадаг. Тийм болохоор яг анх ирж байгаа хүмүүст энэ ажилд орно гэдэг одоо амар тийм хэцүү. Таньдаг хүмүүс байх юм бол яг ингээд ярьж байгаад ингээд яг ингээд өмнө нь ажилласан хүмүүсээс ингээд гайгүй арай гайгүй байж болдог. Яг танихгүй хүмүүстэй ингээд очиад би ажилд орё гэдэг юм бол маш их юм шаарддаг тийм. Маш их юм шаарддаг. За чи оюутан гэл тэгэнгүүт ямар оюутан хэлний курс оюутан юм уу эсвэл алидийн сургуульд орсон юм уу? За сургуульд ороогүй гэдэг тэгэнгүүт чи юу яах хэрэгтэй? Хэдэн цаг ажиллах хэрэгтэй гэж визэн дээр чинь заацсан. Тийм. Тэгээд энэ хэдэн цаг 7 хоногт хэдэн цаг гэж заасан гэдэг тэгэнгүүт тэгвэл манайх чамайг ахгүй. Яагаад гэвэл бид нарт хэдэн цаг ажиллах юу эрэхтэй тийм хүн эрэхтэй байгаа. За чиний хэлний төвшин чи ямар юм? B1 гэдэг нь B1 хангалтгүй B2 байх шаардлагатай гэх тийм бүр амар хэцүү. Тэнгүүтээ бас дээрэс нь нэрээ нэг одоо ингээд ямар мэрэгжил ямар одоо ингээд юу гэдгэлээ боловсролын эзэмшилтэй гэдэг нь одоо Монгол нутагтаа одоо ингээд төрсөн нутагтаа ингээд их сургуулаа төгсөөд ирсэн ингээд тэгэнгүүт тэгвэл яагаад ингээд та ингээд зөөгчөөр ажиллах гэдэг байгаа яагаад ингээд ийм туслахаар ажиллах гэдэг юм ч юм уу. Тийм үргэлжлүүлээ дахиад сураач ингэж яагаад буцаад доошлох гэдэг та нарыг авахгүй уучлаарай гэдэг юмсан. Тэгээд тэр нь жоохон сонь санагдсан бит надад л манайч гэсэн гэсэн даа. Тийм угаасаа жоохон хэцүү. Тийм айгүй тийм хитрхи гэрээ контракт гэдэг ингээд яг ингээд юмаа дагдаг тийм хүмүүсээ санагдсан. Гэтэл бол одоо зарим одоо англи улстай харьцууллаа гэхэд англид бол хэрвээ ингээ хүнтэй ойлголцоод тий англиар ярьж чадчих юм бол шууд ингээд ажил зуужилдаг ажлын байгууллагт очиод ажилд ормоор байна гэж харахад бол асуудал хамаагүй байгаа гэдэг гэж би сонсч байсан. Тийм тэгээд ажлын байр бол юм байна. За байр орон сууцны хувьд бол маш их үнэтэй байгаа бас тий. Үнэтэй. Тэгээд олдоход амар хэцүү. Үнэхээр Германд байр орсон гэх юм бол зүгээр амар хэцүү. Нөө Германд байх ч хүмүүс байдаг жоохон айлгаад байгаа ч юм шиг санагдав. Тийм гэхдээ нэх амар юу болж биш гэхдээ яг мэдээж хэрэг оюутны байр маяр оюутан болоод ирэх юм бол оюутны байр маяр нь бол ингээ бэлэн ингээ гоё байж байгаа. Яг ингээ тусдаа гараад ингээ өөртөө юу байна гэх юм бол айгүй хэцүү. Тэгээд хотын төвд бол амар хотын төвд бол баг олдохгүй яа гэх юм бол амар үнэтэй. Нэгдүгээр амар үнэтэй. Хоёрдугаар бас шалгуур амар өндөр. Германы одоо байранд ороход тэр нөгөө нэг кавчам буюу тэр нөгөө нэг барьцаа мөнгө өгдөг. Тэгэнгүүтээ материалууд зөндөө шаардсан чи яг ажилд орсон уу те? Яг ажилд орсон уу сүүлийн 3 сарын юу байнгын ажилтаа юу яг мөнгө төлж чадах уу те? Тэрийг бүгдийг ингээ хардаг авдаг. Тэгээд нэг одоо ингээ байр сул байна гэтэл тэнд баг 50-аас 60 хүн очиж үздэг те. Тэрнээс ингээ харж байгаад хамгийн боломжтойг ингээд сонгодог. Тийм тэгээд бид хоёр одоо ингээд хамт ингээд тусдаа гарах гэдэг ингээд 1-2 газар ингээд очиж үздэг. Нэгдүгээр үнэн амар үнэтэй байхгүй. Тэнгүүд эн чинь бас нэг одоо ингээд байрны одоо ингээд нэг жишээлбэл нэг байранд нэг өрөө байранд тэр нь одоо 30 м квадрат байлаа гэж бодоход
тэнд одоо яг 2-3 хөл амьдрын ч гэдэг юм уу тиймэрхүү юмтай. Тийм. Тэгээд бид хоёр нэг тийм нэг жижигхөөрөө ингээд түрээслэе гэдэг. Тэгээд очтол тэр нь ингээд 500 евро гэж байгаа байхгүй монголоор сая 500 төгрөг. Тэнгүүдээ ингээд бид хоёр ингээд заавал хоёр тустай өөрөө ингээд хоёрын одоо өөрөө байрыг ингээд түрээслэх хэвээр 1000-аар. Тийм нэг хүнд бол тэдэн метр квадрат одоо зай одоо харьяалагдах хэвээр. Тэрнээс бид хоёр бол ингээд болохгүй гэдэг. Тэгээ хуулиндаа тэгээ заасан. Бид хоёр л ингээд орчмоор байхгүй. Бид хоёр хангалттай том зай л байгаа байхгүй. Тийм хангалттай. Хоёр хүндтэй. Тийм. Тэгтэл зай бол амар бага. Танарт амар бага үнэхээр амьдарч чадахгүй. Яалтчгүй гэрэн дээр цаанаасаа одоо шаардлага тавьж байгаа шаардлага нь ийм юм аа л гэсэн тайлбар өгдөг. Тийм тэр бол айгүй хэцүү тиймэрхүү. Тэгэл тийм урдаас ч одоо иймэрхүү тайлбарууд хэлж магадгүй шүү. Ирээд ингээд яах чагаа хүмүүс байвал. За тэгээд Германд яг амьдарч байгаа монгол хүмүүсийн хувьд бас ямар үед хэцүү санагддаг вэ гэхээр миний хувьд л за энэ асуудлууд бол угаасаа л хүн болгонд л таларч байгаа асуудал тий. За тэгээд одоо яг миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр яг ганцаараа байхад одоо миний хувьд ганцаараа ингэж байж байгаа хүний хувьд яг Монголын үндэсний юм баярт өдрүүдэд ингэж харь оронд ганцаараа байх амар хэцүү санагддаг юм л. Амар хэцүү. За яагаад вэ гэхээр за наадан болвол би чинь 4 сард ирчээд 7 сард наадан болж байгаа тийм. Тэгэнгүүт за юуны орчмын монголчууд маань ингээ наадан тэмдэглэн гээд тэгэнгүүт найзтайгаа ингээл очиад нохоо дараад хуушаар машаар авч идээл тий. Тэг ингээд хаа тэр 100 ингээд 100 болохоор ингээд гайгүй өнгөрцөн. Тэгсэн чинь өвлөн нөгөө нэг цагаан сар болсон чинь цагаан сар болгон болонгод ингээд энд чинь нөгөө нэг Монгол ингээд баяраад байдаг энэ таних хүн байхгүй. Фейсбүүкээр дүүрэн тийм. Тий, дээлдэг хүмүүс тэнгуүтэй юу болохоор л нэг тийм хүмүүс нэг бүх хүмүүс найзуудраа форвард хийдэг шнэ. Яасан яа нэг бахан гоё маш шиг л үзээ. Йоо. Тэр нэрээ наа. Тий, тэр бүр аим хэцүү юм лээ. Тийм ганцаараа айгууц. Тий яг ингээд зүгээр чамдаа навал би яг энд юу хийж байгаа юм бол дөө гэл тэгэл за явдаг ч юм уу гэсэн бодолд орж ирээ. Тэгэл за тэгээд тиймэрхүү санагдахгүй бол зөндөө байна. Тэгээ тэр олныг тэгчээд ингээд гараарай. Тэгээд угаасаа монголчуудтайгаа ингээд уулзаад ирэхээр бас айгүй гоё болд юм байлээ шүү. Монголчуудтайгаа бас ингээд гоё ойрхон байгаарай. Тэгээд Витариовд бол угаасаа юу шүү дээ. Нөө сагсан бөмбөр дамжуул танилцчихсан. Тийм тэгээ монголчуудтайгаа ингээд сагс тоглодог те. Сард нэг удаа ингээд бөөнөрөө уулз сагс тоглодог. Тэр бол миний хувьд хамгийн гоё юмсан. Яагаад гэх юм бол анх удаа гадаад тийм их монголчуудыг нэг доор ингэж харж ирсэн болохоор тэгээд ингээ бөөнөр аягүй гоё сагс тоглоод тэгээд сагсаа тогсныхаа дараа ингээд одоо дөнгөж ирж байгаа над шиг ийм хүмүүст бол ингээд тусалдаг тий. За одоо яах чинь ахын дөө, ихчийн дөө, яаж нээж ийн одоо ингээд өгөхгүй тэгээд өгөхгүй гэх тий. Одоо жишээ нь манай одоо урнаа ихчтэй баярлалаа гэдгийг яг энэ подкастаар дамжуулаад хэлье. Надад бол маш их тусалж байсан. Тэгээ яг өндөө бол ингээ яг төрсөн их шиг маань тий. Ингээ за их чинд ийм байд, тийм байд, ингээд тэгээд ингүүл одоо ингээ сургууль орох гэж байгаа бол одоо ийм хэрэгтэй гэдэг ингээд ч юм тий. Тэгээ айгүй гоё ингэж би биндээ тусалж байсан. Би ч одоо ингээ надад хүн туслангууд одоо дараагийн ирэх хүмүүстэй одоо тийм яг энэ ийм үед ингэж туслал өстой гоё идэм биш үү? Би одоо заавал ингэндээ гэсэн юм гоё утаа болчтой. Тэгээ энэ айгүй хэрэгтэй гэдэг юм шиг л. Яагаад гэвэл ингээд гадаад улс орнууд яаж ингэж илүү их хөгжөөд ингээд залуучууд ингээд юу гадаад орн руу яваад ингээд бөөнөрөө ингээд эрдэм мэдлэг сураад ирээд байна гэх юм бол тэд нэр ингээд шинээр ирж байгаа хүмүүстэй айгүй их тусалд юм байлээ. Тэ? Тэгээд монголчууд гэх юм бол яг ингээд нэг яг бүгд ингээд тусалдаг мөртлөө ингээд зарим хэсэг нь жоохон тийм ингээд өөрсдөө ингээд юугаа олцсон хүмүүс хөлөө олцсон хүмүүс нь яг ингээд жоохон ингээд залуучууд бид нартай ингээд жоохон ингээд арай илүү ингээд туслаад өгвөл бас ингээд хэрэгтэй байд юм шиг лээ. Тэгээд ойлаа яг одоо ингээд хэрвээ одоо ингээд энд одоо ингээд байж байгаа те. Яасан хүмүүст одоо ингээд түүхтүүдтэй ингээд шинэ ирсэн залуучуудаа ингээд хилж өгөөд ингээд заагаад ингээд зөвлөөд ингээд яа. Тэгвэл хамаагүй бас цагийн хэмнэдэм бэлээ. Тэр чинь хэл мэдэхгүй хүмүүс чинь юм болгоно хэцүү санагдаж байгаа шүү дээ. Тэгэл сайтаа сайгаал ингээд интернетээр ухаал үзнэ. Тэгтэл хамгийн дөрөв тэр чинь ойлгохгүй байна. Тэгтэл ингээл мэддэг аль хэдийн тэр замаар нь явцсан хүн байх юм бол ингээд тэгдийн цаг тэгэл болоо ш тий. Тэгэл ингээл гих мэдчлэн нэгнийгаа цагийг хэмнээд ингээд жоохон өргөө тэмнээд өгөх юм бол бас айгүй гоё
санагддсан байл дээ шүү. Тэгээд Тийм тэрээ. тийм би биэндээ ингээ гоё туслаад ингээд гоё байцгаая. За тэгээд одоо бит хоёрын хоёр Одоо энд тийм подкастын маань хоёр дахь үе буюу одоо яг энэ нааша ирэх гэж байгаа одоо яаралтай жаахан за удахгүй тий ирэх гэж байгаа хүмүүс байвал одоо бит хоёрын зүгээс хэлэх гэж байгаа хідэн одоо зөвлөмж байгаа тий. тийм зөвлөмж яг хамт авч ирэх юмнууд ч юм уу тий. Тийм. Жишээлх юм бол За жишээлх юм бол минер нэг тохирлжсэн нэг юм баг шүү дээ. тий. Тий, юу штэ. Залгуур. Энэ жоо нийтэд санагдаж магадгүй л дээ. Гэхдээ энэ надад яг тохиолдчихсон. Би нөгөө нэг миний компьютерийн залгуур юм 3 шонтой. Тэгээд компьютераа ингээд аваад ирдэг. Тэгсэн чинь Германы бүх залгуурууд 2 шонтой. Бүгд. Тэгээд ингээд дэлгүүрээр ингээд хайж байгаа байхгүй юу? Минийх чи ингээд энэ нөгөө хятад юу чи юм нэг хавтгай байдаг шүү дээ. Төмөр юм хавтгай. Тийм хавтгай юутай арцетик хайгаад бүр олдохгүй. Хошуун олдохгүй байсан чи бүр амар үнэтэй. Тэгээ бүр том мом. Тэгээ бүр ёо ямар хэцүү юм бэ мэдсэн болвол залхуураа чирээд ирдэг байж тэ эсвэл зүгээр адаглаад нэг хошуу юу хошууч гэдэг лөө. Тийм адаптер л. Тийм ингээд аваад ирдэг байж тэ тий. Тэгээд өсний эндүүний мэн залгуур бас тийм автгаа яаж таарсан за. Тэгэл нөгөө нэг анх би чинь чоологтой байсныг чи хэлэхгүй Стил алдагдана. Тий, стил алдагдаад бороо оронгууд л борж ичсэн бүр. Бүрийн дүдчмээ санагдаад байдаг. Тэгээ октодын хувьд бол энэ залгуур нь тийм шүү. Та нар одоо яг бүх өөрхөн одоо төхөөрөмж электронуудынхаа залгуурыг шалгаж үзээрэй тий. Өөрөнгийн 2. Тийм, хоёрхан шонтой тий. Ийм л арзеткнүүд байдаг шүү. Тэгээ та хэд өөр бол тэгээ тэр юм авчаарай. Залгуур малгуур тий. Тэр урцгах нь аваа тий урцгагч тий. Тийм аваад ирээрэй гэж хэлмээр байна. За тэгээд хоёр дахь нь болохоор одоо ингээд энд дугууны зам гэж байдаг. Дугууны зам, хүний зам. Гэтэ зарим үед бол тэр ингээд зөвхтэй байдаг. Гэхдээ яг тусдаа үед нь бол дугууны зам нь улаан өнгөтэй зам байгаа. Тэгээд та нар үнэхээр ингээд явган явж ивэл болж игэл улаан өнгөтэй зам дээр нь бити яваарай. Хажуу талынхаа нь хүнийхээ замаар яваарай. Явгуунийхаа замаар. Тэгэхгүй бол яагаад гэх юм бол энд чинь нэг дугуй хямдаг хүмүүс. Тэгээд нүг яагаад зүгээрч нэг унжихгүй бүр айгуу тийм хурдтай явдаг тий. Бүр зүгээр ингээд дугуун энд бол дугуун зам зүгээр дугуун замаар явж байгаа дайрлал хогчно гэж байгаа юм шиг л бүр амар явдаг. За хоёулах амьдарч байгаа энэ хотод бол арайгаа айгуу. Тэгтэл хоёулаа Берлин тахад ялаа. Бүр зүгээр л хамаал аваад явчихсан шүү тий. Бүр амар юу санаандгүй зүгээр ингээд жоохон ингээд гисгсэн байхад л тэгээд ингээд одоо ой дондор ингээд явж байхад мэдээж тэр чин дугуун зам гэж тусдаа байхгүй явгууны зам дугуун зам хоёр нэг юм нэг зам байгаа байхгүй нарийнхан тэр зам дээр явж байгаа тохиолдолд араас ч одоо жишээ нь дугуун ингээд ирж ийн сигналдах юм бол заавал баруун тишээ олох хэрэгтэй гэх чинь тий энд нэг бичгдэг өн төрмөд байдаг тий тэгээд би бол анх бас мэдтгүй байсан тий араас ингээд дугуун ингээд сигналдаад байдаг тэгээд ингээд зүүн тишээ ингээд болонгот нөгөөдөг чинь мэдээж дугуйтаа юм чинь зүүн талаараа явах гэж урдуур нь ингээд оронгот ингээд осол олох жишээ нэг тий тийм болохоор заавал эдгээр бол заавал баруун тишээ болдог гэсэн нэг тийм юутай юм лээ. За тэгээд дахиад дараагийн нэг юм болохоор энд Герман улсад бүтэнсээ өдөр юу ч ажилтгүй. Тийм бүх юм хаалттай. Энийг бол хэсэгтээ ирээд ер нь за дасгаж явах хэцүү тий. Аюу хэцүү тий. Нилээн байж тасдаг тий. Зарим үедээ одоо ингээд дандаа мартчихдаг тийм үү. Маргааш дэлгүүрөөрөө юу ачиг гэдэнгүүд баг ингээд бүтэнсээ өдөр баг ингээд ид хэмгүй байх ч үе байсан тий. Яг үнэ хагасаа өдөр заавал ингээд дэлгүүр гарахгүй бол бүтэн сайнд нэгдэх юмгүй хоны шүү гасаа тий бүх юм хаалттай эсвэл түүцнээс маш үнэтэй юм аавна. Зүгээр супермаркетад хэдхэн евроны юм юу түүцтэй бол хэд дахин нуглагтаад ороод ирдэг. За тийм байдаг шүү. Бүтэн сайн өдрийг бол ерөөсөө яг бүтэн амрах өдөр гэж ойлгоорой. Гэтэл байдаг тий. За гадуур зүгээр ингээд юу яаж болно. Одоо ресторан бол бүгд хаалттай. Ресторан ч хаалттай дүүстээс. Тэгээ яг тэд нар нь яг ямар ресторан гэдгээс л шалтгаалдаг. Тэгээ яг ресторанууд бол хаадаг. Яг одоо уудаг лаунж маунж гэдэг шүү дээ. Тэд нар бол ажилдаг. Тийм тэгээ супермаркетад дэлгүүрүүд бол бүгд хаалттай. Дэлгүүрүүд бүгд хаадаг. Их дэлгүүрүүд одоо ховтны дэлгүүрүүд бүгд хаадаг. Ажлууд бүгд хаадаг. Тэгээд энэ яадаг вэ гэхээр яг эдний хувьд бол яг хүмүүс яг нэг өдөр тэг гэртээ ингээ амрах ёстой гэдгийг ингээ яг нь хуулиндаа цаанасаа ингээ зааж өгсөн тийм байт юм байлээ. Ингээ зохицуулсан байдаг. За дараагийнх нь болохоор
Тийм гоё юм байсан юу штэ. Одоо ингээд хэдүүлээ дэлгүүр ороод ингээ ундаа мандаа аваад ингээд пластиктай одоо бүх юмыг кола. тий одоо кола ч юм Пепси. тий бүх юм ундаануудыг уучаад саваа ингээд хүмүүс өөрсдөө ингээ гэртээ одоо ингээ хадгалаа штэ. Тий хаяггүйгээр хадгалангуутлаа одоо аль нэгэн дэлгүүрийн хажууд ийм Автомат машин байдаг тий. Тэгээ тэрийг нэг ширхгийн 25 центээр буцааж ингэж өгдөг. Тэгэл ингээл дөрөвхнийг буцаагаад 1 евро ингээд толоод байгаа. Энэ надад амар гой санагдчихсан. Тийм. Ах мэдгүй хаяад те юу вэ? Яа тагцсан би чинь буцааж өгдөг байсан юм биш үү? Тийм. Гэхдээ яг нэг юунууд нь бол яг хоёр анзаад юм лээ. Буцааж авдаг, буцааж авдаггүй гээд. Юунууд нөө? Одоо нэг Пепсиний сав. Пластик савнууд нөө. Пластик савнууд. Тийм бас тийм байгаад идэв тийм. Бүгд бол биш гэхдээ ихэнх нь. Тэгээд тэр нь бол аюу гоё ингээд та нар ингээд уугаад ингээд хадгалж исэн юмудаа гинт ингээд бөөнөр нь ингээд оруулж өгöd ингээд 5-6 евро болчих боломжтой тий. Тэгээ баг ингээд дахиад нэг өдрийнхөө хоолыг ингээд тэрүүгээр ингээд авчиж магадгүй. Яг байна. Тийм гоё байт юм байлээ. Тийм. За тэгээд түрүүн дээр хэлсэнчлэн бэлэн мөнгөтэй бол заавал явах хэрэгтэй. Тэгэхгүй бол энд бэлэн мөнгөний машинууд нь одоо өөр банкны хатарчлаа гэхэд татвар нас амар их байдаг. Их мөнгө төлж мөнгө авдаг. Тэгээ Монголоос бүр их. Тийм тэгээ захын нэг та орлоо гэхэд мөнгөө төлөө тооцоогоо ихмэд карт уншихгүй шүү нэрээ. Тийм карт уншихгүй тийм мөнгөө өгөх хэрэгтэй. Бас дээрээс нь та нар ингээд ресторанд орлоо гэхэд зөөгчт нь заавал тип юу өгөх хэрэгтэй. Цайны мөнгө өгөх хэрэгтэй. Яг л энэ зүгээр л одоо нэг тийм энэ улсын тийм соёл гэх юм уу те. Зөөгчт нь заавал одоо эзэн хоолынхоо бараг 2% тийм юмыг мөнгө өгөх хэрэгтэй. Тийм бараг зөөгч чи хажууд чи ингээд тооцоо хийж чадхад хажууд чи ингээд зогсоод байгаад гайхан байхгүй тийм гайхан байхгүй зөв мөнгө авъя гэсэн. Тийм өгөх хэрэгтэй юм лээ. Өгөх хэрэгтэй шүү тийм. За тэгээд ингээ энэ бараг энэ бас нэг юм хэлчихсэн. Тэр нь юу вэ гэхээр нөгөө юу энд нөгөө нэг сайн уу гэдэг халуу буюу сайн уу гэдэг үгийг хоёрын янзаар ашигладаг. За нэг нь бол мэдээ сайн уу гарна. За нөгөөх нь юу вэ гэхээр жоохон тийм негатив талдаа. За жишээ нь одоо хүүхдүүд өмүүлээд ингээд байж хат аав ээж хоёр нь халуу гэх жишээ нь тий. Хөөе би тойлонд байгаа шүү. Айтаган байгаараа гэдэг. Тийм эсвэл одоо томчууд одоо чинь автобусанд байлаа гэхэд тий. Одоо буяа гэсэн төвчлөрийн дарчаад байхад анзаарахгүй бол одоо ингээд анзаараач ээж гэх юм тий. Анзаарахгүй хаалга ногоолохгүй бол халуу гэд ингээд хэлэнгүүт нөгөөх нь ингээд анхааруулаад тийм энэ ихэд анхааруулга гэдэг маягаар германчууд ашигладаг шүү. Тийм тиймэрхүү маягаар ашигладаг юм байна. Тэр нь яг яаж явахаа гэхээр өнгөнөөс нь харна тий. Халуу гэх юм бол нэг өөр. Тий. Халуу гэх юм бол бас нэг өөр. Тий. Тэгэхээр бас нэг өөр болчихж байгаа. За энийг бас мэддэг байх. Халуу гэх юм бол бас өөр. Тэр нь юу вэ? Тэр нь юу ч. За тийм байна. Тэгээд одоо ингээд энэ хүрээд одоо ингээд бид хоёрын өнөөдрийн анхны подкаст одоо ингээд өндөрлөх төгч जैन тий. За тэгээд хамгийн сүүлд нь одоо ингээд энэ ташрамд хэлэх үг байна уу? Энэ ташрамд Монголд байгаа аав шүү. Аав дайтай шүү жилээ. За тэгээд залуусаа бидэнтэй хамт байсан баярлаа. Тийм тэгээд яг энэ хүртэл ингээд сонссон ингээд өөрсдийнхөө одоо алтан цагийг одоо ингээд сүртэй тий. Тэг үрсэн. Байж л та ингээ гоё юм ярих гэдэг чинь. Тэгээд алтан цагийг зарцуулж одоо ингээ бид хоёрын одоо энэ подкастхныг сонссон танд баярлаа. За сонсон баярлаа. Тэгээд юу өмнөрөө комент бичиж үлдээгээрээ дараагийн подкастаа сэдв. Тийм сэдв байж болно тий. Одоо ингээ эсвэл ингээд анзаарчихсан одоо ингээд энийг гоё засаараач гэдэг юм уу тийм байх юм бол бас ингээд нээлттэй хэлээрээ. Тийм яг үнэ битэрч одоо анхаараа юм аяж байгаа хоёр би шүү гэдэг шиг хоёр юм байгаа шүү тий. Тий. За тийм байна. За тийм ээ тэгээд. За баярлаа. Дараа уулзцгаая. Баяртай найзуудаа. Баяртай. Пока. Пока.